(1993 оны 3 дугаар сарын 25) Ohio мужийн Жиак хэмээх жижиг хот. Сонин хүргэлтийн ажил хийж явсан хоёр бүсгүй ой мод ихтэй хотын захын зам дээр хэн нэгэн нь хүүхэлдээ тоглоомоо хаягдсан ч юм шиг яг юу гэдг нь мэддэхгүй нэгэн зүйл олж ойртож очиод нэгтэлж хартал төрөө дудаагүй болов гэмээр эрэгтэй хүүхдийн цогцос байхыг хараад сандарцгааж цагдаад дуудлага өгдөг. Цагдаа нар ирж ойр орчмыг шалгаад ойрхон модон дотроос нялх хүүг хийсэн байсан болов гэмээр хогийн харвууд олдог бөгөөд хөөрхий хүүг уг уданд хийж хайсан байсныг зэрлэг амьтад олж гарган гар хөлнөөс нь зулгааж зэрэмдэглээд зам дээр ил гарган хайснаар инхүү хүний нүдэнд өртөн олджээ. Хаврын хайлмагдсан цас шавар шавхай дунд цагдаа нарын ажил өрнөж байсан ба шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хөөрхий хүү дөнгөж төрөөд эсвэл төрснөөсөө хойш 3 хоноод ихийнхээ сүүгч амлалгүйгээр хаврын хавсрахтай хүүтэй өдөр ой модонд хаягдсанаас болж нас барсан. Хаягдах үедээ амьд байсан гэдэг дүгнэлт гардаг. Цагдаа нар хамгийн түрүүнд яагаад ямар учраас хорвоод хүн төрлийг олоод хүрээд ирсэн дөнгөж төрсөн үрээ ийхүү хөсөр хайж чадав. Эсвэл хөөрхий хүү хэн нэгний хүчинд автсан хүчирхийллийн хэргийн золиос болчих уу хэмээн маш нухацтайгаар эрэл хайгуул судалгааг явуулж эхэлжээ. Жиак хотын цагдаагийн алба өөрийн хотын бараг бүх иргэдээс мэдүүлэг авсны дараа ахлах сургуулийн бүх охтыг бүртгэж шалгаж ойролцоо хотуудын төр хэмлгүүдээс мэдээлэл цуглуулж жирэмсэн байсан бүх эмэгтэйчүүдийн хэрхэн төрсөн, зулбсан болон эндсэн эсэх гээд бүхий л бүртгэл мэдээлэлээр цагдаа нар тасралтгүй ажилласаар цаг хугацаа явсаар. Гэсэн хэдий ч цагдаа нар тодорхой бариад авчих баримт олж чадахгүй л байв. Олон нийтээс тусламж гуйж мэдээлэл хүссэн ч олигтой үр дүнд хүрэхгүй л байлаа. Тайван амгалан жижигхэн хотын иргэдэд уг мэдээ дороод харж хамгийн гол нь бүх хүмүүсийг шок, цочролд оруулан чихүүцүүлж ийм аимшигтай зүйлийг хэн хийж чаддаг байна хэмээн гүн эмгэнэл харамсалд автуулж байсан юм. Нэр ус хаанаас ирсэн нь үл мэдэгдэх хөөрхийлэлтэй хүүг инэрэнгүй сэтгэлтэй уг хотын иргэд өөрсдийнхөө хотын нэрээр Жиак хотын хүү гэж нэрлэн бусдын адилаар оршуулгын арга хэмжээг ёс жаягийн дагуу зохион байгуулсан бөгөөд сүмд уг хотын бараг бүх насанд хүрэхчид ирж хүүгийн төлөө залбиран бурхны орондоо тайван амгалан ойрсхийг өрөөцгөөдөг. Иймээс уг хэргийг Жиак хотын хүүгийн хэрэг гэж нэрийджээ. Талигач хүүг сүүлийн замд нь үдэх сүмийн цуглааны үеэр цагдаа нар хүүтэй холбоотой хэн нэгэн ирж мөрөглийн үйл ажиллагаанд оролцох байх гэж найдан ирсэн бүх хүмүүсийг нууцаар ажиглаж байв. Гэсэн хэдий ч сэжигтэй хинч гарч ирсэнгүй. Хүүгийн шарил дээр ирж эмгэнэл илэрхийлж байгаа хүмүүсийг ч цагдаа нар нууцаар тагнасан бөгөөд бас л ахиц гарсангүй. Мөрдлөг хэсэг мухарталд орсон байна. Ийхүү төрмөгцөө ихийнхээ ангир уургийг хөхөх нь бүхэл хүн ёсоорч тэврүүлэлгүй хөсөр хаягдаж бурхны орныг зорьсон Жиак хотын нялхуугийн хэрэг зарцаж нэг мэдхэд 20 гаруй жил өнгөрчээ. Энэ хугацаанд генетикийн шинжлэх ухаан хурдцтай урагшлан ДНХ судлал үсрэнгүй хөгжсөний үр дүнд маш олон царцсан хэрэгүүдийн учир тайлагдаж баригдахгүй байсан гэмт хэрэгтнүүд шүүхийн өмнө очиж хүртэх ёстой ял шийтгэлээ авцгааж байсан юм. 2018 онд Жиак хотын цагдаагийн газрын шинээр томилогдсон дарга нялхуугийн цогцос олдсон хэргийг ахин сэргээж мөрдөх шийдвэр гаргажээ. Тухайн үед уг цагдаагийн байгууллагын төсөвт ДНХ шинжилгээний зардал суугдаагүй байсан тул мөрдөгч цагдаа нар дундаасаа мөнгө босгож талигач хүүгийн ДНХ-г судлуулахаар хавтаст хэрэгт хадгалаатай байсан эд зүйлсийг тусгай лаборатори руу явуулж хариугаа хүлээцгээсэн байна. ДНХ шинжилгээний хариу багагүй хугацаа шаардсан хэдий ч гарлаа. Талигач хүүгийн аав тал нь ойрох дорнод тэр дундаа ливан үндэстэн байх магадлал өндөр байв. Архивын ажилчидтай уулзах, гэр бүл удам угсаа судлаачидтай холбоо тогтоох гээд маш их цаг хугацаа төвчээр шаардсан өдрүүд өнгөрсөөр байлаа. Жиак хотын цагдаагийн алба ДНХ шинжилгээний хариутай тохирох ген бүхий нийт 1400 хүмүүсийн намтар түүхийг судлаж
энэ дундаасаа төвөрлсөн хүмүүсийнхээ хаана юу хийж байгааг хүүгийн цогцос олдсон тэртех 25 жилийн өмнөх 1993 оны 3 дугаар сард хаана юу хийж явсныг олж тогтоох зэргээр маш уйггүй ажиллацгаасан байдаг. Энэ бүх хөдөлмөрийн үр дүнд талигаач Жак хотын хүүгийн генерээ холбогдсон хамаатан байх магадлалтай нэгэн залууг олж чаджээ. Небраска мужийн Омахо хотод амьдардаг уг залуутай цагдаагийнхан яаралтай холбогдсон учир байдлаа хэлсэн бөгөөд уг залууч хамтран ажиллахаа илэрхийлж өөрийн гэр бүлийн бүх хамаатан садангийнхаа мэдээллийг буюу ургийн модны зураг Жак хотын цагдаа нарт өгдөг. Уг хамаатнуудаас нь мэдээлэл цуглуулж ярилцлага авч байх үед нэгэн хамаатных нь хүн ингэж хэлжээ. 1992 оны 11-р сард болдог талархлын баяраар хамаатнуудаараа цугларч уулзцгаах үед манай нэг хамаатны Марк гэдэг залуу найз бүсгүйгээ дагуулж ирсэн. Тэр бүсгүй нь жирэмсэн юм шиг харагдаж байсан ч өөрөөсөө энэ талаараа огт ярихгүй байсан тул асуугаагүй орхисон. Бас тэднийг охинтой эсвэл хүүтэй болсон гэсэн юу ч дуулдаагүй учраас тэгсгээд мартагдсан гэж цагдаа нарт хэлсэн нь маш хэрэгтэй мэдээлэл байлаа. Марк Ричи ойрхот орондоос Америкийн нэгдсэн улсад цагаачлан ирсэн 4 магадгүй 5 дахь үеийн Ливан цустай залуу ба тухайн үед Гэл хэмээх бүсгүйтэй дотн үерхэж байсан. Гэл нь ээж аавтайгаа амьдардаг. Тэд тусдаа хараахан гараагүй байжээ. Мөрдөгчд эхлээд тухайн үед хамт амьдарч байснаар нь Гэл бүсгүйн аавтай нь уулзаж ярилцахаар очисон боловч аав нь тэр үед охин нь баг зэрэг махлаг байсан. Тэрнээс жирэмсэн байсан гэдгийг үгүйсгэж байлаа. Гэхдээ аав нь цагдаа нарт нэгэн хэрэгтэй мэдээллийг өгсөн нь түүний охин Гэл нь нөхөртөөгөө нэгэн амралтын газар танилцсан. Нөхөр Марк нь Ливан удамтай гэдгийг нь хэлж цагдаа нарыг зөв мөрөөр явж байгааг баталж өгдөг. Анх танилцсан гих амралтын газрыг нь газрын зураг дээр шалгаад үзтэл хөөрхий хүүгийн цогцос олдсон газраас ердөө ганцхан майлын зайтай байсан нь маш сэжигтэй бөгөөд чухал мэдээлэл болдог. Ингээд мөрдөгчд хоорондоо нухацтай ярилцсны үндсэн дээр 2019 оны 5 дугаар сарын 19-нд талигаач хүүгийн ээж гэж тогтоогдсон Гэлтэй эхэлж ярилцахаар гэрийнх нь гадаа хүлээцгэлээ. Нөхөр Марк нь ажилдаа явсны дараа Гэл ажилдаа явхаар гаражийнхаа хаалгааны машиндаа суухаар алхах үед нь мөрдөгчд биендээ нууц камер байрлуулан түүн дээр очин инхүү ярилцжээ. Сайн байна уу Гэл? Бид Жак тойргийн цагдаагаас явж байна. Тантай ярилцаж болох болов уу гэд ирлээ. Сайн байцгаана уу? Болноо. Бид юун талаар ярилцахаар ирснийг та гадарлаж байгаа болов? Манай ээж аав та нарыг ирж уулзсан гэж хэлсэн л дээ. Ааха. Юун талаар байсан гэж та бодож байна? Нэг нэлх хүүхдийн тухай гэж ойлгосон. Тийм шүү. Өөр юу гэж бодож байна да? Тэр нэлх хүүхдийг хөнгөө газар хайсан байсан. Мартахаас өмнө subscribe тавчоо яг одоо дараарай. Хэрэгээ эргээд сонсцгоё. You have any idea what we want to talk to you about? Because I kind of think you might. There's about a baby. Yeah. What about? A baby that was left. We're not here to judge you, Gail. We don't know what was going on at the time. We don't want to speculate either, okay? So I don't think you want us to speculate. We're not here to arrest you. We are here to take your DNA, and we would like for you to tell us your side of the story. Энэ л мөчийг цагдаа мөрдөгч нар бас Жак хотын иргэд 26 жил хүлээсэн байдаг. Мөрдөгчд түүнийг баривчлагаар ирээгүй. Мөрдлөгөө баталгаажуулж зөвхөн DNA шинжилгээний тест авахар ирсэн гэдгээ хэлж түүний амны хөндийгөөс шаардлагатай арчтаас аваад аль хэдийн 26 жил өнгөрчээ. Цаг нь ирсэн байна. Таныг удахгүй байцаалтанд дуудах болно гэдгээ хэлээд явцгаав. Гэлд үнэхээр хэлэх үг олдохгүй байгаа нь бичлэг дээр илт харагддаг. Үнэнд гүйцэгдэн гэдэг нь энэ юм болов уу? Хорвоо дэлхийд хүн болохоор ирсэн нэлх үрээ Гэл яагаад тийм аимшигтай үйлдэл гарган ойд зэрлэг амьтдын аманд амьдар нь хаях болов? Гэл үүнийг өөрөө хийсэн үү? Хүчинд автсан уу? Эсвэл өөр хэн нэгэн нэлхүүг аваачиж хайсан уу? Энэ бүх асуултын хариултыг Гэл хэлэх ёстой.
Байцаалтын үеэр Гейл хэлэхдээ 1992 оны 122 настай байхдаа амралтын газар ирээдүйн нөхөр Марк Ричитэй танилцаад түүнээс жирэмсэн болсноо мэдэхгүй тархалаад байна гэж бодоод явж байгаад жирэмсний 6 сартай үедээ биеийн юм нь ирэхэ болсноор жирэмсэн болсноо ойлгосон байна. Түүний ээж аав болон тэдний гэр бүл баптист шашны урсгалын үнэнч шүтгэгчд бөгөөд албан ёсоор хурмаа хийж нөхөрт гарахаас өмнө хүүхэдтэй болох нь шашнаа ээж аавыгаа доромжилж байгаа хэрэг. Бүр цаашлаад дурлалт залуу Марктайгаач сууж чадахгүй асуудал үүсэх тул илүү нэвсгэр хувцас өмсөөд хүнд ч бүр Маркт ч хийлээгүй байна. Түүний жирэмсний хордлого өгдөггүй гидсэн томорхоос өөр онцгой өөрчлөлт гарахгүй байсан нь Гейлийг жирэмсэн гэдгээ нуух боломжийг бас өгчээ. Нэг мэдэхэд цаг ирж Гейл айлд хүүхд харддаг ажилдаа байхдаа гинэт хүчтэй өвдөлт мэдрэн төрөх болсон гэдгээ ойлгодог. Ариун цэврийн өрөөнд амарчсан Гейл ойр орчноо мэдэгдэхгүй болтол арчиж цэвэрлээд дөнгөж төрсөн нэлхүүрээ шууд хогийн харг гялгуур уутанд хийж машиныхаа арын багаж руу чулуудсан байна. Тухайн үед айлын эзэд байхгүй ажилтай бага насны хүүхэд хараад ганцаараа байсан Гейлийг хинж төрчихлөө гэж сэжиг аваагүй. Бүр түүнийг жирэмсэн байсан гэдгийг нь хинж мэдээгүй байдаг. Ингээд хүүхэд харах ажлаа дууссаны дараа Гейл ууттай нялхүүрээ хаяхаар хотоос гарахаар шийдэн нөхөртөөгөө анх танилцсан амралтын газрыг чиглэн давхсан байна. Амралтын газар болон Жак хотын дунд ирсэн Гейл автомашин хүн харагдахгүй мотор хүрээлэгдсэн эзэнгүй замаар явж байгаагаа анзааран тэндээ зогсож хаврын хавсрахтай цастай хүйтэнч үл тоон ой руу ороод дөнгөж төрсөн нэлхүүрээ хийсэн харуута хөсөр хайсан байна. Мөрдөгчд үнэндээ түүний хэлснийг сонсоод үнэхээр гутарч байлаа. Төрсөн үрээ тэр хүүхэд гэж ярихаас гадна та яг хэдний өдөр төрснөө санаж байна уу? Та хүүхдээ эрэгтэй эсвэл эмэгтэй гэдгийг мэдсэн үү гэдэг асуултанд Гейл хариулж чадахгүй байлаа. Энэ үед хэсэг мөрдөгчд нөхөр Марктай уулзахдаа эхнэр нь төрсөн үрээ дөнгөж хорвоод мэдлэмэгцэн уутанд хийгээд хайсныг хэлэхэд Марк үнэхээр шоконд орж хэлэх үггүй болж байв. Үүнээс гадна байцаалтын явцад Гейл мөрдөгчдийг бас нөхөр Маркигаа дахин шоконд оруулах санаанд оромгүй зүйл ярьсан бөгөөд Жак хотод хөсөр хайсан хүүгийн өмнөх жил бас нэг хүүхэд төрүүлсэн гэдгээ хэлдэг. Мөрдөгчд ийм хүлээлтгүй байсан тул хүүхдийг хаана байгааг хэн өсгөж байгааг асуухад Гейлийн хариулт би түүнийг уутанд хийгээд хүнгүй өндөр өстэй газар хайсан гэж хариулсан нь үнэхээр дотор муухайрам. Бас л ариун цэврийн өрөөнд төрөөд ангир уургаа амлуулах нь бүү хэл охин уу хүү юу гэж хүүсийг нь ч мэдхийг хүсээгүй Гейл дөнгөж төрсөн үрээ хогийн хар уутанд хийхдээ яг юу бодож байсан бол адуус амтэн ч үр зулцгаа ингэхгүй дээ. Түүний хэлсэн газраар цагдаа нар нэлээд нарийн хайлт хийсэн боловч юу ч олдоогүй юм. Аргагүй байх л та 27 жилийн дараа туулайн чинээ бяцхан биенээс юу ч үлдэхгүй нь ойлгомжтой. За ингээд мөрдлөг амжилттай дуусч 2019 оны 6 дугаар сарын 6-нд 49 настай Гейлийг Жак хүүгийн ам насыг харигсаар санаатаагаар бүрлэгсэн хэрэгээр баривчилжээ. Гэвч түүний шүүх хурал эхлэх хугацаа баггүй саацсан бөгөөд шалтгаан нь анхны хүүхдээ 1991 онд төрүүлмэгцээ хээр хайсан хэргийн нотлох баримт олдохгүй байсан юм. Энэ бүхний эцэст 22 онд Гейлийн шүүх хурал эхэлжээ. Гейл болон түүний өмгөөлөгч нар хүүхэд амьгүй төрсөн тул өөрсдийгөө буруугүй гэж үзэн ялаас чөлөөлж өгөхийг хүсэж байсан бол яллагч талаас Гейлийг сэтгцийн эрүүл мэндийн ямар ч асуудалгүй гэр бүлийн болон бусад ямар нэгэн дарамт хүчирхийллийн нөлөөгүйгээр зүгээр л маш харгас бас хүйтэн сэтгэл гаргаж амьд төрсөн хүүхдээ мэдсээр байж хайсан гэж үзэн Жак хотын хүүгийн цогцост задлан хийсэн шүүхийн эмчийн дүгнэлтүүдээр нэлхүү хаягдах үедээ амьд байсан гэдгийг баталж чаддаг. Харин анхны хаягдаж нас барсан нэлхүүгийн талаар нотлох ямар ч баримт олдоогүй тул хэрэгсгүй болгож хэргийг хаасан байна. Элэг эмтэрмээр харгас үйлдэлтэй Гейл
бүх насаараа хоригдох ял авсан ба шүүх хурлын хамгийн сүүлд би олон жил шүүгч хийхдээ хизээж ийм цэвдэг хүйтэн эмэгтэй хүнтэй таарч байсангүй. Гээл та бол хүн биш. Та мангас байна. Бүх насаараа хоригдохч багтана гэж шүүгч хэлснээр 26 жил илрээгүй байсан Жак хотын хүүгийн хэрэг нэг талдаа гарч харагджээ. Жак хотын хүү энд амгалан орсож байна. Олонний инэрлийг хүртэж чадсан ч харамсалтай нь оройтжээ. Оройтсон байна түүнд туслахад. Оройтсон байна бүхнийг эргүүлж засахад. Гэвч сургамж авахад хизээж оройтохгүй. Гэвч хайрлаж инэрхэд хизээж оройтохгүй гэсэн талигач хүүгийн булшин дээрх бичээсээр бичлэгээ өндөрлөж байна. Цугт маань subscribe дарж урам өгсөн бас комент бичиж бодлоо хуваалцдаг үзэгчдтэй маш их талархаж баярлаж байна. Subscribe төвчөн дээр дарж амжааг үзэгч байгаа бол яг одоо дараарай. Лайк, шеэр хийхээ битгий мартаарай. Баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.